Хамт тоглогч та бүхэндээ баярлалаа. За бид хилцүүлгээ эхлэх гэж байна. Өнөөдөр цагаан таягтны өдрийг дэлхийн нийтээр тэмдэглэж байгаа. Энэ өдөрт бид хилцүүлгээ зориулж байна. За өөрөөр хэлбэл студид ирсэн зочдоо та бүхэндээ танилцуулъя. Монголын хараагүй жүжигчдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Гэрэл. За ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн багш Халиуна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын колл центрийн ажилтан Мөнхтөр. Мөн 116 дугаар сургуулийн багш Саран Төгс. За боловсрол соёл шинэхүү хаан спорт яамны мэргэжилтэн Гэрэл Туянаар өнөөдөр студид ирсэн байгаа. Ингээд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. За цагаан таягтны өдөр гэж нэгэнт одоо дэлхийн нийтээр нэрлэлсэн учраас би бас цагаан таягны талаар бас товч мэдээллийг үзэгчтэй өгье гэж бодсон. Би ирсэн зочдынхаа таягийг бас одоо өөрийнхөө хажуудад барьсан сууж байна. За 1979 онд цагаан таягтнуудын өдрийг олон улсад яриа тэмдэглэж ирсэн түүхтэй байдаг юм байна. За хараагүй иргэдийн бэлтгэл болсон цагаан таягийн түүх гэх бол 1921 оноос эхэлэлтэй Британий Бристол хотод мэргэжлийн гэрэл зурчин Джеймс Бикс золгүй тохиолоор сохорсон байдаг. Тэр амьдралаа шинээр ихээсэн бөгөөд түүний хар таягийг хүмүүс жолооч нар анзаарахгүй байсан учраас таяга цагаанаар будуулсан байдаг юм байна. Таяг хүн бүрийн анхаарлыг татаж чадсан төдийгүй түүнийг удалгүй дэлхийн бусад орнуудын хараагүй хүмүүс авч хэрэглэх болжээ. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд 37 сая гаруй хүн хараагүй амьдрдаг юм байна. Тэгэхээр тэдгээр 37 сая хүн бүгдээрээ энэ цагаан таягийг хэрэгэлдэг гэж хэлж болох байх тийм ээ. Ер нь монголчууд маань хэдийнээс энэ цагаан таягтны өдрийг тэмдэглэх болсон бид энэ цагаан таягийг хэднээс эхэлж хэрэгэлдэг болсон юм болоо. За энэ жилд бид 34 дэх жилээ тэмдэглэж байгаа. Тэгэхээр 86 85 оноос эхлээд тэмдэглэсэн гэсэн үг. Тэгээд ер нь бол манай ахмадууд маань ярьдаг яг Монгол улсууд нөгөө хараагүй иргэд нэгдсэн зохион байгуулалтанд орж ингээд нэгдэж зохион байгуулалтанд орсон үе нь бол 1960-ад оны ихэр гэсэн үг. За тэр үед манай ахмадууд нөгөө одоо сургалтанд суудаг, улаан загалмаан дээргээд насан турш хүмүүс зориулсан сургалтын байгуулагдаж ингээд тал бүрээс хараагүй хүмүүс цуглаж ирсэн. Тэр үед бол мэдээж хэрэг нөгөө нийгмийн харилцаанд ороод ирэхээр цагаан таяг гэдэг зүйл гадуур явахад хэрэг болсон. Тэр үед яадаг байсан мэх нөгөө мод саваагаар нөгөө цаны нэг таяг идрээдэгч тиймэрхүү зүйлээр орлуулж анх эхэлж исэн гэдэг яриа байдаг. Мэдээж хэрэг сүулдэ нөгөө Орос улстай холбоотой улснаас бас цагаан таягийг авч хэрэглэх асуудлууд бол Монгол улсад нэвтэрж ирсэн гэж бас ойлгож байна. Ер нь маад одоо энэ цагаан таягийн авыг ханаас авдаг? Ер нь хэрэгцээг хангах хэмжээний байж чаддгүй. За энэ дээр нэг хуулийн заалт хэлчих. 2007 онд Монголын хараагчдын үндэсний холбооны санаачлагаар тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хууль гэж байсан. Тэр хуулийн дээр бид нар нэг заалт оруулж ирсэн. Тэр нь бол хараагүй үндний хэрэгтэй цагаан таяг, самбар, шивүүр гэх мэт 7 нэр төрлийн зүйлийг 3 жил тутамд нэг удаа үн төлбөрөөр олгож яхаа гэсэн заалт байдаг. За тэрний дагуу одоо өнөөдөр маань хараагүй иргэдийн цагаан таягийг авж байгаа халамжийн сангаас харамсалтай энэ хуулийн заалт маань одоо нэг мөр хэрэгжиж чадахгүй, өөрөөр хэлэх юм бол хөдөө орон нутгатайгаа хараагүй иргэд ихэнх маань энэ үйлчлэгэнд хамрагдаж чадахгүй байгаа тохиолдол. Гэхдээ бас дээр нэг хэлэхэд зөвхөн цагаан таяг өгөөд хараагүй гадар зорчдөг юм биш. Энэ цагаан таягаа бариад гадар зорчих гэдэг дээр бол тодорхой системтэй сургалт явдаг. Өөрөөр хэлэх юм бол тэр хүн аюулгүй зорчиход ямар техникээр зорчих ёстой вэ гэдгийг заадаг сургалт байдаг л да. Яг энэ сургалтын тогтолцоо бол Монгол улсад өнөөдөр хүлээн зөвшөөрөгдсөн тийм байдалтай явагдаагүй. Зүгээр хараагүй жүжигчдийн үндэсний холбоо өөрсдөө л нэг чадан ядал явуулж байна да. Яг ингээ харахаа цагаан таягтууд маань бас гудамжинд одоо асрах хамгаалах шүүж гэдэг юм уу тийм бас ганцаараа явж байгаа юм тохиолдлууд байдаг шүү дээ. Ер нь хэдийн наснаас эхлээд одоо хараагүй хүмүүс маань тийм ээ одоо замын хөдөлгөөж гэдэг юм уу нийт олон нийтийн ганцаар ганцаараа явж болдго юм бол энэ дэр за настайгаад яг тэдэн наснасаа болно гэж жолооны дүрм шигтэй тийм бол байхгүй л дээ. Зүгээр нь манай сургуульч гэсэн орон зайн баримжаа олгох гэл хичээлээрээ хүүхдүүдэд цагаан таяг хэрхэн яаж барих вэ? Цагаан таягтай яаж зорчих вэ гэл ингээл сургуульд явуулж байгаа. Гэтэл яг цагаан таягаа бариад олонний харилцаанд оролцоод ингээ явна гэдэг бол тэр тухайн яг хувь хүнээс тэр хүүхдээс маш их одоо итгэл, өөртөө итгэх үнэмшилтэй зориг одоо тэр өөртөө итгэх шаардлагатай байт юм шиг байна. Тэгэл нийгмийн харилцаанд аргагүй шаардлагаар л тэгэл нөгөө насан туршид жоохон сургууль төгсөөл ирэхээр л таяга барайл юм явдаг. Гэтэ манай нэг хүүхд ярьдаг л да. Тий. Багш минь тэгтээ цагаан таяг барай явахд бол ичдэг байсан, зовдөг байсан, айдаг байсан гэж хүүхдүүд бол янз бүрээр ярьдаг. Гэхдээ яг сураад ингээд барайд яваад ирэхээр жинхэнэ эрхчлөө гэдэг чи одоо ёстой
энэ л юм байна штэ багш минь гэл манай хүүхдүүд бол ярьдаг л та. Энэ зүйлээр энэ тал дээр нэг зүйл манаас бол харан бэрхшээлтэй хүүхдийн сургууль бол хөдөлгөөн орон зайн баримжаагийн нэг багштай. За багш маань 6 дугаар ангиас буюу одоо нэг дунд ангид орж байгаа хүүхдүүдэд цагаан тагны хичээл эхэлж ордгийг. За багш маань болохоор энэ нэтгэг улсаас улсад юу мэрэгжил дэвшлсэн байгаа. Тийм. Гэтэ яг мэрэгжлийн одоо юу гэдгийг 4 жил сураад гадаад сураад тийм багш ер нь мэрэгжлийн тийм юу багш нар бол цөөхөн дутагдaltaй байгаа. Тэгээд хүүхдүүд маань яаж ганцаараа явж бие дааж явдаг болох вэ гэхлээр одоо яг тэр одоо гэрээсээ сургууль хүрдэг маршрутыг багш өөрөө гаргаад эцэг ихтэй юу тохиролцоод тэгээ одоо тэр маршрутыг хүүхдэд заана л да. За тэгжээж олон удаагийн тэр нэг давтлах юуны үр дүнд л тэг явдаг болно. Яг бол 2 жилийн өмнөөс л анх цагаан таяг барьж эхэлсэн. За Анх харагчдын холбооны мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцж эхлэх хугацаанаас дотор арилуугаа очихын тулд ганцаараа явж сурахын тулд замын боржуур дагуулаад ингээл ирмэгийн дагуулаад явдаг гэсэн. Шон тоолол. Тэгэл шонтой мөргөлдөөл нөхрөөж хүлээ хийгээл таягач машин дайруулал тэгэл эхэлж исэн. Тэгээ одоо бол харьцангуй гайгүй сайн явдаг. Одоо баг хотод бол явдаг нэг очисон газар бол эргээд очиход бол ер нь бол гайгүй болсон. сайн орон зай мэдрэмжийн багштай ярьлаа шүү дээ. Тэгэхээр бас 114 дугаар сургууль өнөөдөр хүчний хөвгтэй байгаа байлаа. Яг эмгэлтэй багшлах боловсон хүчнийг бэлтгэх асуудал дээр ямар нэгэн зүйлс ямар бодлого өргөдөг юм болоо. Өнөөдөр 116 дугаар сургууль бол одоо 123 хүүхэдтэй байгаа. За бас харааны бэрхшээлтэй хүүхдийн 186 дугаар цэцэрлэг гэж байгаа. Тэгэхээр яг саяны тэр таягны асуудал одоо цагаан таягны тухай ярихад бид нэр энэ жил боловсролын яам сая 8 сарын сүүлээр бүх одоо тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийн сургалтын төлөвлөгөөг шимтгэлэн баталсан. За тэр шимтгэлэн баталсан дотор бол яг ганцаарчсан хэлбэрээр одоо энэ ахуйн баримжаа, орон зайн баримжаа хичээл орох төлөвлөгөөнд тусгагдсан байгаа. Тэгэхээр тэр энэ одоо яг таяг барих тэр орон зайн баримжаа олох асуудал бол маш чухал. Тэгэхээр бид нэр яг үнэндээ бол одоо үнэхээр тусгай хэрэгцээтэй боловсролын багш бэлтгэх асуудал маань одоо маш их тасалдсан учраас 116 дугаар сургууль дээр яг одоо харааны бэрхшээлтэй хүүхдтэй ажилладаг тифлопедагог гэдэг тэр мэргэжлийн багш нэгч байхгүй байгаа. Тэгэхээр бид нар бол сая намар 10 оюутан одоо Оросын холбооны улс руу явуулсан. Тэд нар маань энэ жил байгалийн их сургууль дээр хэлний бэлтгэл сурж байгаа. Хойтон жил төгсөж ирэнгүүтээ одоо яг энэ тифлопедагогоор сурахаар бид нэр тэр 10 оюутныгаа бэлдэж байгаа гэсэн. Багшийн дэд дээр бас энэ жил энэ хичээлийн өнгөрсөн одоо өвөл сайдын тушаалаар тусгай хэрэгцээтэй боловсролын тэнхэм гэж бүр шинээр байгуулагдсан. Тэнд бол 96 оюутан сурж байгаа. Тэгэхдээ яг харааны бэрхшээлтэй хүүхдтэй ажилладаг арга барилаар бол тэд нэр цөөхөн одоо кредит цаг үзэж байгаа. Тэгсэн чсэн одоо бид нэр тэднийг бол сайн багш болох байх гэж тэр хичээлд нь бол яг орон зайн харааны бэрхшээлтэй хүүхдтэй ажиллах арга барил тэр орон зайн баримжаа, ахуйн баримжаа яаж сурах вэ гэдэг яг тийм тусгай одоо хичээл тэр оюутнууд маань орж байгаа болохоор одоо удахгүй ингээд мэргэжлийн багш нар маань сэлбэгдээд явах байхаа л гэж бодож байгаа. 116 дугаар сургууль би 1991 онд ламар зай гэдэг бас харааг багш өөрөө сургуультай 29 та багшлагаар болсон гэдэг юм тий мэдээлэлтэй байдаг байсан л да. Яг өнөөдөр байлаа 116 дугаар нийт одоо хичнээн багш одоо өөртөө тийм ээ харааны бэрхшээлтэй багш нар ажиллаж байгаа юм бол би яад энийг соргож асуугаад байна гэж өөртөө нөгөө зовлон юу гэж чинь тийм ээ тэр бүгдийг мэдэрч байгаа учраас тэр сэтгхүүгээр хүүхдтэй харьцна гэдэг бол бас арай өөр байх гэж бодоод байна л да. Баярлалаа. Тэгэхээр өнөөдөр манай сургуульд нийт 4 багш тэгээ манай нийгмийн ажилтнууд нэг харааны бэрхшээлтэй хүн байгаа. Тэгээ бид бүхэн бол одоо доод тал нь ер нь бол 10-аас дээш ажилласан багш нар ажиллаж байна. 10 жилээс дээш жил ажиллаж байгаа. Тэгээд яг өөрсдөө бол бид нар яг сургуулаа төгссөн. Яг тэр 29 дугаар сургууль гэж байхад одоо төгссөн. Тэгээд эргээд одоо дээд мэргэжил эзэмшээд эргээд сургуультай ажиллаж байгаа ийм л хүмүүс байгаа. Тэгээд ер нь бусдын адил амьдрах, бусдын адилхан л одоо хөдөлмөрлөх гэдэг маш том зорилгын дорл тэгэл явж идэг штэ. Нөгөө бор зүрхээрээ гэдэг шиг л тий. Зүгээр ер нь бол бид нарыг ажиллаж явах, сурч явах үед бол бас манай сургуульд маш олон одоо тийм технологич багш нар, сонгогдсооч багш нар төгсөж ирсэн, ажиллаж ирсэн
ийм л ид одоо манай сургууль тийм мундаг багш нар байсан үед бид нар бас төгссөн. Түүгээрээ ч бас бахархдаг. Тэгэл тэдний манал багш нарын манал бас үр дүн одоо ажлын үр дүн биднэрт сургасан тэр өөр өгөөж л бах та. Ингээ ажиллаа сураад бусдын ажил. Ер нь ялгаа гэдэг юм уу тийм ээ? Тэр сэтгэл мэдрэмж мэдрэгддэг болов. Харин бишэлтэй хүмүүстэй ажиллахад бол хүмүүс хамгийн нэгдүгээр маш их сэтгэл шаардлагатай ажиллаж болдог. За анх би одоо энэ сургуульд ажилласнаас хойш одоо 8 дахь жилдээ явж байна. Тэгэл анх харин бишэлтэй хүүхдийн сургууль гэж байдагчгүй шууд ирж ажилд орж исэн. Тэгэл орж ирэхэд маш хэцүү санагддаг байсан. За одоо би энэ хүүхдүүд яаж хичээл заах вүлээ? Одоо ингээд би тамирын хичээл ерөнхий боловсролын сургууль бол за хүүхдүүдээ наашаа хараараа энэ дасгалыг дагаад хийгээрэй. Гараа өргөн шүү, хөлөө өргөн шүү гэл ингээд хэлдэг те. Тэгтэл би одоо тэгэл заахлаар нөгөө хүүхдүүд чинь мэдэхгүй. Харахгүй намайг харахгүй байгаа учраас маш нарийн товч тодорхой одоо ингээд бүр тайлбарлаж өгж ижил хийлэгдэг л дээ. За тэгээд нэг ялгаатай зүйлч гэж юу ах вэ? Бүгдээрээ эзлэн манай харин бишэлтэй сургуульд ажилладаг 5 багш нар бол их мундаг хүмүүс ш. Одоо зарим үед бол бидраас ч илүү тийм мэдрэмжтэй хүмүүс байдаг байхгүй. Одоо энэ тэгэхэд одоо нөгөө хөгжлийн бишэлтэй хүний эрхийг хангах хуулийн дээр одоо 13 дугаар зүйлд нь Варелевский стандарт боловсруулнаа гэдэг одоо манай яам батал гаргах хэвээр тийм заалт байгаа. Тэгэхэд одоо яг энд сууж байгаа хүмүүсээс энэ гэрэл дарга одоо энэ багш маань ингээд тэр стандарт боловсруулах ажлын хэсэгт орсон байх гэж тэ. За ажлын хэсгийн дарга нь одоо гэрэл дарга байх гэж. Тэгэхээр эдгээр маань бол үнэхээр одоо хүн тэр нэг одоо харах мэдрэхүй сул байгаагчсан бусд нь маш сайн өгсөн байт юм бэ. Жишээлх юм бол одоо бид нэр саяхан гэхэд одоо хамгийн Монгол улсад орог математикийн шинжилгээ ухааныг бараг одоо үндэс сүрийн тавьсан хүн гэхэд харааны бэрхшээлтэй хүн байсан байх ч тэ ардын багш шагдар гэдэг хүн. Тэгэхээр харааны бэрхшээлтэй хүмүүс төр маш их одоо маш их чадвартай хүмүүс байдаг. Жишээлх юм бол одоо энд бид нар чинь одоо жишээлх юм бол би бол зүгээр согзууч хэл засалж багш. Тэгэхээр би бол яг тэр одоо диплом педагогоор төгсөөгүй. Тэгэхэд би одоо Варелевский стандарт боловсруулалтаа би энэ гэрэл даргын л одоо үгийг дагж явах жишээтэй байгаа байхгүй. Тэгэхээр энэ харааны бэрхшээлтэй хүмүүс нь маш мундаг хүмүүс байдаг. Манай тэр ажлын хэсэгт бас Сэнгэл гэдэг бас харааны бэрхшээлтэй залуу байгаа. Одоо энэ төв номын санд ажилладаг. Өөрөөр хэлэх юм бол одоо бид дараагийнхаа шатанда яг харааны бэрхшээлтэй иргэдийнхээ өөртөө үгийг сэтгэлийг сонсч ажиллаж байна гэж би ойлгоо. Манай энэ төрийн бас байгууллагууд ч ер нь энэ одоо төрийн байгууллагуудаас одоо маш их дэмжлэг болдсон шүү дээ. Яг одоо энэ харааны бэрхшээлтэй хүмүүс байна. Одоо бас тэр тохионы хэлээр ярьдаг хүмүүс энэ төр биднэрт бол ер нь баг зааварчлаад одоо бид нар чинь тэднийхээ дэмжлэгийг маш авдаг байхгүй. Тэр яг энэ тал дээр бол маш сайн ажиллаж байгаа юм. Яг өөр өөрсдийн асуудал бид нар ч одоо мэрэгчлээ тийм шүү дээ. Амьдралаараа тэ юм ямар авах хэрэгтэй гэдэг үзээ туулаад ямар байгаасаа гэж хүсэж байгаа болохоор бидний хүсдэг зүйл яадаг байхгүй юу? Нэгэнт нийгэмд хүнд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа бол тэдгээрийн нэг хэсэг нь бид нар тэ. Тийм болохоор тэр үйл ажиллагаагаа хийх, төлөвлөх, хэрэгжүүлэхдээ бидний дуу хоолойг сонсвол дахин зардал үүсэл ахиж юм ингэхгүй анханасаа айгүй асуудал маань хөнгөн хялбар явчих боломжтой. Гэтэ сүүлийн үед бас энэ тал дээр ахид ихэл гарч байгаа. Яг хараагүй үндэсний холбоо маань одоо улсын хэмжээнд байгаа нийт хараагүй иргэдийнхаа 9400 хараагүй юм байна гэдэг. Тэдгээрээс ер нь бүгдийг хамруулж чаддаг бол үйл ажиллагаанд. Яг уул нь 2010 онд 16600 харааны бэрхшээлтэй хүн байна гэдэг нь орон сууц хүн амын толгоор хэлж ирсэн. Тэгсэн 2 жилийн өмнөөс 11800 болсон билээ. 4000 хайцсан мэдгүй. Яг бид нар яг үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг манай гишүүдийн бүртгэл өнөөдөр 9200-аад хүн байгаа. Тэгэхээр тэр нөгөө бусад хүмүүстнүүд мэдээж хурж чадахгүй байгаа. Тэр 9000-аад харааны бэрхшээлтэй хүн бол тэрнтэй холбоо хамааралтай ажиллаж байгаа гэсэн үг. Түрүүн цагаан тагнаас ахуулаад бид нар хууль эрх зүй байгаа боловч амьдрал дээр яг хэрэгжихтэй бас яваад байна. Дутмаг байна л гэж ярьсан шүү дээ. Яг хараагүй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах гэдэг юм уу? Тэдний шаардлагатай нийгмийн үйл ажиллагааг хүртээх тэр асуудал дээр хууль эрх зүй маань ер нь хэр хангалттай байдаг юм бол? За, ерөнхийдөө бол хангалттай гэж хэлж чадахгүй. Гэхдээ нэг өдөр хангалттай болгочихгүй. Гэхдээ ер нь сайжруулах алхмыг сүүлийн жилүүдэд бол хийж ин. За энэ хүрээнд 2016 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдсан. За тэр хуулийн дээр чинь нөгөө хуулийн хэрэгжилтийг хангахынд бол маш олон дүрм журмуудыг салбарын яамдууд батлах хэрэгтэй байгаа.
жишээлбэл боловсролын яам ихтэл бас нэлээд олон дүрм журмуудыг батлан гаргахаар хууль тусгацсан байгаа. Тэгээ яг хоо тэр ажлууд маань хийгдэж байна. Бүрэн дуусаагүй байна. Тэгэхээр одоо бид нар жишээлбэл өнөөдөр орон сууцны үндэсний хөтөлбөр гэдгийг барилгын таахлын яамнаас хийж байна. Жишээл тэн дээр бидний асуудал яаж тусч ийн нөгөө өвлийн бэрхшээлтэй хараг хүмүүс чинь өөрийн хөрөнгөөр одоо орон сууцаа болох боломжгүй. Ихэнх нь гудамжинд айл амтнаар ингээ явж байна. Тэгэхээр энэ хүмүүс зориулсан халамжийн түрээсийн орон сууцны сан байгуулах гэстэйгээ саналаа өгдөг. Хүртээмжийн тухай одоо мэдээлэл орчны хүртээмжийн тухай хууль боловсруулах гал бас явж байна. Энэ дээр асуудлаа тусгах чинь гэдэг. Тэгэхээр одоо хийж байна. А яг бүрэн төгс одоо яг болцсон юм бол байхгүй байгаа л да. Гэтэ алхмууд бол ийгдэж байгаа. Ер нь иргэд маань өөрсдөө санаа бодлыг илэрхийлэх тэр боломж нь ер нь хэр байдаг бол яг энэ чиглэлээр. Хууль эрхтүүдэд бид нэг ийм үгмийг оруулж өгөөч тийм ээ бид нар ингэмээр бидэнд ийм юм хэрэгтэй байна. Одоо жишээ нь нийгмийн хамгаалалт хөтөлбөр ямар асуудлыг ер нь хэр сонсож байна. Бас харьцангуй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг агентлагтай болчихсон байгаа тийм. Энэ бол алхам. Тэгэхээр энэ дэр нэг юм харагдаад байгаа. Яг хөгжлийн бэрхшээлтэй гэдэг тусгаас нь нэр одоо нөгөө хуулийн дээр ч юм уу хууль тогтоомжинд байвал санал асуугаад байгаа байхгүй юу? Одоо халамжийн тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой орон сууц гэдэг юм уу те. Тэгэхээр бид нарыг дуудаж асуугаад байгаа. А зүгээр бусад одоо нөгөө нийтийг хамарсан нөгөө үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжинд арайхаа асуухгүй байна. Жишээлх юм бол жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хууль гэж байгаа шүү дээ. Тэрийг бол жишээлх юм бол биднээс асуухгүй байх жишээтэй хийж байгаа байхгүй юу? Гэтэл хамгийн ихээр нөгөө бизнес эрхэлж байгаа хараг хүмүүст чинь тэр асуудал тулгамдаад байгаа. Тэгэхээр бид нар араас нь хөөж очиж одоо биднээс асуудлаа тусгамаар байна энэ гэж яваад байгаа. Бидний санаа бол бүгд бодлого хууль тогтоомж гаргахтаа л зүгээр биднээс л асуучих гэдэг юм байгаа байхгүй юу? Бас нэг жишээ бол энэ төрийн албаагчийн тухай хууль батлагдчихж байгаа. Тэрнийг дагалдаад ингээд 40 гаруй журмууд ингээд батлагдах хэвээр. За тэгэнгүүт зөвөр хөдөлмөрийн тухай хуулийн дээр ч юм уу 25 хүнд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх ажиллах ёстой гэж заасан байдаг. Тэгэнгүүт төрийн албанд за 25-аас дээш ажилчинтай төрийн байгууллага байлаа гэж бодоход тэр байгууллагт орж байгаа тэр албан хаагч яаж төрийн жинхэнэ албан хаагч болох юм бэ гэдэг арга зам тодорхой биш. Тэр журам нь одоо боловсруулагдаагүй. Ер нь одоо тэр боловсруулах журам дотор нь бол одоо хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа харааны бэрхшээлтэй хүмүүс яаж төрийн албаны шалгалтанд бэлтгэх, яаж төрийн албаны хаагчийн одоо шалгалт өгөх гэдэг бол зохицуулт ерөөсөй байхгүй болчихж байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр бол тэр нэг шалгалт өгье гэж очсон байлээ. Шалгалт өгье. Тий, би тэгж нэг очсон. Тэгэхэд одоо бол ерөөсөй анх удаа орж ирж яах гэж байгаа байхгүй төрийн албаны зөвлөлийн дарга. Сая төрийн албаны зөвлөлийн гишүүн манаа дээр ирж мэдээлэл хийсэн би асуусан. Яаж төрийн албаны шалгалт өгөх вэ гэдэг тал дээр бол яг энэ асуудлыг бол үнэндээ мартсан байлээ л гэж харилсан. Хариулсан. Тийм хариулт. Тэгэхээр тийм журам боловсрол болох шаардлагатай байхгүй юу? Сая боловсролын яамаас л үнэлгээний журам гарсан шүү дээ. Ерөнхий боловсролын одоо энэ хүүхдүүдийг үнэлэх журам. За тэрэн дээр бол 2 заалт орсон байгаа. Яг боловсрол талаасаа хэрвээ тэр хүүхэд тусгай хэрэгсэл шаардлагатай бол яг тэр үзэж байгаа юмд нь зориулсан одоо зориулж үнэлнэ. Тэр үзэж байгаа програмаар нь үнэлнэ гэсэн. Тэгэхээр энэ 2 заалт орсон ч гэсэн одоо зөвлөмж гаргаж тэрийг яаж үнэлэх вэ гэдэг зөвлөмж гаргах гэж байгаа. Тэгэхээр бас зөвлөмжн дээр бол одоо бид нэр бас 116 дугаар сургуулиасаа хүн аваад яах гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө ердийн сургуульд одоо бас харааны бэрхшээлтэй маш олон хүүхдүүд байна шүү дээ. Хөдөө орон нутагт бас нэлээд байна. Тэгэхээр энэ хүүхдүүдэд мань зориулсан тэр үнэлгээний журам маш их шаардлагатай болж байгаа байхгүй юу? Тэгээ хавар 3 сард сайдын тушаалаар бид нэр ганцаарсан сургалтын хөтөлбөр гээд 155 дугаар тушаалаар баталсан. Тэгэхээр тэр тушаалаа дагаад бид нэр хүүхдээ үнэлээд одоо хэрвээ ганцаарсан сургалтын хөтөлбөрөөр хичээлж байгаа бол хүүхдээ үнэлэх хэрэгтэй болно тийм ээ. Үнэлснийгээ бид нэр одоо тэр боловсролын баримтч яаж тусах вэ гэдгийгээ бид нэр зөвлөмж гаргах шаардлагатай болж байгаа. Тэгэхээр одоо маш хурдан зөвлөмж гаргах гад бид нэр бас ажиллаж байгаа. Тэр яг тэ иймэрхүү зүйлүүд баримт бичиг болоод эрх зүйн орчин болоод ингээ яригдж байгаа нь бол сайхан л байна. Тийм ер нь бол бид нар хүүхдээ коррекц буюу одоо нөхөн сэргээ хичээл гээл ганцаарсан хичээл бол жилийн аль өмнөөс явагцаар л ирсэн те багш. Ер нь бол за тэгээ хүүхдээ яадгүй хөр хөгжлөөр нь үнэлдэг, судалдаг, хөгжлийн судалгаа гээл хийгээл бид нар чинь үнэлэл, акцийн үнэлэл тооцоол те. Энэ бүхэн маань одоо яг ингээл баримт бичиг тусаал яг албан ёсны үнэлгээ болол журам болол батлагдал ингээ явах юм бол үнэхээр бас баярлалтай л үнэтэй юм тий. За одоо нөгөө талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань уучлаарай харааны бэрхшээлтэй иргэд маань ажлын байраар нь хэрхэн яаж хангагдж байна гэдэг бол бас асуудал. Мэдээж тэр хөлбөрлөх ёстой тийм ээ. Цалин мөнгөтэй залгах ёстой. Яг эндээс сургуулиас л эхлэе. Ерөнхий боловсролын сургууль сурч байгаа хүүхдүүдээ харааны бэрхшээлтэй хүүхдүүдээ ажлын байраар хангахын тулд магадгүй тэр мэргэжил сонголтын дээр нь юу хэр их анхаард юм бол.
Манай сургуулийн хувьд бол 29 дугаар улсын хэмжээнд 6 тусгай сургууль байна. 6 тусгай сургуулиас харааны сонсголын бэрхшээлд 29 дугаар сургууль, харааны бэрхшээлд 113 дугаар сургуулийн хүүхдүүд эрсдэлтийн ерөнхий шалгалт өгөх боломжтой. Яг бол стандартаар хичээлдэг. За тэгээд манай хүүхдүүд ер нь жилийн төгсөлтийг харахад манай хүүхдүүд хөвчлэн одоо хэлний мэргэжил тэгээд барай засал тэгээд тохиолч иймэрхүү мэргэжлүүдийг сонгож сургуульд суралцж байгаа. Ер нь төгсөгчдийн бол ер нь 50-аас дээш хүн сургуульд хамрагдаж байгаа. Тэгээд энэ дээр юу бодлого байдгүй энэ харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд бид нар ийм мэргэжилтэй болох хэрэгтэй. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хамруулах ёстой ч гэдэг юм. Тийм бодлого байдгүй. Ер нь бол мэдээж хамрагдах ёстой. Чи угаасаа боловсролын хуулинд байгаа шүү дээ. Хүн ердөөсөө ямар боловсрол эзэмшийгвэл тэрэндээ хамрагдах ёстой гэсэн. Тэгэхээр яг харааны бэрхшээлтэй хүүхдүүд мэдээж бэрхшээлээс шалтгаалаад мэдээж янз бүрийн мэргэжил сонгож байгаа. За ерөнхийдөө бодож байгаа жишээлбэл одоо харааны бэрхшээлтэй хүмүүсийн үндэсний холбоон дээр бол эмсүүд байгаа тий эмсүүд байгаа. Эднийг ч өөрөөсөө бас массажист бэлдэж байгаа гихчээтэй компьютерийн мэргэжилтэн бэлдэж байгаа. Яг энэ дээр нэг юм хэлэхэд яг өнөөдрийн байдлаар нэг 28 орчим харааны бэрхшээлтэй оюут ихтэй сургууль суралцж байгаа. Тэгээд энэ жил ихэд 116 дахь 5 төгссөн тий. 5 харааны бэрхшээлтэй оюутан төгссөн л доо. Тэгээд Монголын Харьцагчдын үндэсний холбоо нодлон жилээс эхлээд олон улсын хараагчдын боловсролын зөвлөл гэдэг байгууллагатай хамтраад хараагүй оюутнуудын суралц хурцыг сайжруулах гэдэг төслийг хэрэгжүүлж байгаа. Яг тэр төслийн өрөөнд бид нар юу гэдэг юм бэ гэхээр ихтэй сургуульд шинээр орж байгаа оюутан өөрөөр хэлэх юм бол үн дээр яг 116-г тухайн жил төгсөж байгаа оюутнуудтай уулзаад мэргэжил сонгоход нь одоо ямар бэрхшээл тулгарч байна, мэргэжлээ зөв сонгож байна уу? Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь яг ихтэй сургуульд ороход нь одоо тулгамж байгаа асуудлыг шийдвэрлэх тал дээр ажиллаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол бид нар юу гэж юм ихээр нодлон бид нар 8 хүүхэд төгссөн 116. Тэгээ уулзахад зарим нь нөгөө мэргэжил сонгох тал дээр яг нөгөө бас эргэлзээтэй 2 3 мэргэжил сонгогдсон аль нь яг хараагүй тохирох юм бол энэ төр гээд. Тэгээд бид нар оюутнуудад дагуулад одоо нөгөө янз бүрийн нөгөө сонгосон мэргэжлийн багш нартай уулзуулаад яг яаж сурдгийг, юу сурдгийг гэдгийг зөвлөгөө авахлаад тэгээд тэрний үндсэн дээр манай оюутнууд сонголтоо хийжсэн л та. Тэгээд яг тэгээд ингээд явахаар өнөөдөр хараагүй оюутнууд ямар чиглэлээр сурж байгаа нэхэр соёл урлаг, дуу хөгжим багшийн чиглэлээр сурж байна. Нийгмийн ухааны чиглэлээр сурж байна. Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч. За тэгээд дээрэс нь нөгөө хэлний чиглэлээр сурж байна. За мөн бас нөгөө эдийн засаг энэ чиглэлээр одоо маркетинг менежментийн чиглэлээр бас сурж байгаа оюутнууд байна. Одоо манай мөнх төрөлт маркетингийн чиглэлээр сурсан оюутан маш их эдийн засгаар сурсан оюутан. Тэгэхээр иймэрхүү чиглэлээр сурж байна. Бас бие намрын чиглэлээр нэлээд сурж байна. Тэгэхээр яг ингээд явж байхад энэ төслийн өрөөнд бид нэр хараагүй оюутнуудтай компьютер зээлдэл үйлчлэг явуулж байна. Өөрөөр хэлэх юм бол компьютерийн зааж өгж гин, компьютер зээлдүүлж гин, сургалтж байгаа сургалт ихтэй сургууль дээр очиод одоо багш нарт нь оюутнууд нь мэдээлэл өгч байна. Танаа ингээд ийм оюут ирлээ шүү, ингээд дэмжээр ингэж хамтраараа гэдэг. Тэгэхээр энэ байдлаас зүгээр харахад өнөөдөр яг ихтэй сургуульд сурахад орчин маань төдийлөх хүртээмжтэй биш байна. Одоо багш нар нөгөө ангидаа ороод слайдн дээр заагаад байна шүү дээ. Нөгөө ном нь хангалтгүй юм ч гэдэг юм уу те. Тэгээд хоёрдугаарт нь ихтэй сургууль төгсөөд гарч байгаа оюутнууд байгаа ч гэсэн мэрэгчлэрээ яг нөгөө мейнстрим job гэж ярьдаг шүү дээ. Бусдын дунд орж ажиллах те. Тэр нь бол жоохон хангалтгүй байдаг. Яг төгсөн мэрэгчлэрээ нэг хүүс компани төрийн байгууллагад очиод орё гэхээр тэр нь бол нөгөө хандлагын буруу зүрх байдлаас болдог ч юм уу орчин нөхцөлмжөөс орж чадахгүй. Яг хаа хараагчдын сургуульд байна, хараагчдын холбоонд ажиллаж байна, хараагчдын үйлдвэрд байна гэдэг юм уу. Яг өөрсөнтэйгээ холбоотой асуудлаар л ажиллаад байгаа. Харин мөнхтөр маань одоо анхны сайн жишээ болоод төрийн байгууллагад ороо явж байгаа байхгүй. Хамгийн сайн жишээ болох хүднээс бид нар нийгмийн даатгалын ерөнхий газрын колл центрийн ажилтан мөнхтөрийг бас студид урьсан байгаа. Мөнхтөр тэр ер нь энэ ажлын байранд яаж очиж ажиллаваа гэдгээс бас сайн жишээг бас бусдадаа хэлэх хэрэгтэй. Тий. Их сургуулаа төгсөөд 2 3 жил болж байна л да. Тэгээ яг анх бол төгсөөд ажлын байранд очисон боловч нөгөө нэг хандлагын буруу зүрх ойлголтоос болоод ажилд орж чадаагүй. Тэгээд хуваараа бас нэг нөгөө хөгжлийн бэрхшээлт иргэдийг дэмжих сан гэдэг жижиг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан. Тэгээд тэндээс нэг боцолтгоо тусламж аваад бас ногоо тарих гэж үзчихсэн. Тэгэл анх 2016 онд хараагчтай холбооноос одоо Дархуул аймагт чуулга уулзалт зохион байгуулсан. Тэнд л одоо хараагчтай холбоо гэж байд юм байна. Ийм сургалт явуулд юм байна. Ковидрийн одоо хүртээмж технологийн анги шинээр нээгдэж байгаа юм байна гэд тийг сонсоод анх ирж суралцж байсан. Тэгтэл одоо би ч одоо
ганцаараа л хараамуутай юм шиг л бодож явдаг гэсэн чинь тэндээс эхлээл нүд нэгдэж эхэлж байгаа юм чинь. Тэгээд одоо холбоонд ирж суралцаад 2 жилийн хугацаанд хүртээмж технологи мэрэгчлэлтэн гээд мэрэгжлийн 4-р зэрэгтээ төгссөн. Тэгээд холбоогоороо дамжуулаад яамаараа дамжуулаад ингээд нийгмийн даатгалын ерхий газарт ажилд зуучлагдсан. Яг миний мэрэгжлийн салбар учраас аягүй их дуртай хүлээж авсан. Тэгээд би ч төгсөөд ямар ч хамаагүй ажилд орё хэлгээл ерөөсөө гэрлэгчийг шалгаагаал. Тэгээ яг мэрэгчлэрээ ажилд орсонд бас баяртайгаа ороод центр өөрөөр хэлбэл утсаар иргэдэд мэдээлэл өгдөг ажил гэсэн үг тийм. Та ажиллаж байгаа танилцуулаач. За манай нийгмийн даатгалын ерхий газарт иргэдээ колл центр байгуулад бас 2-3 жилийн өмнө үлдсэн байсан. За тэгээд бид хоёр бол энэ жил 2 хүн харааны бэрхшээлтэй ажиллаж байгаа. Манай албанд. За тэгээд бид хоёр 6 сарын 25-нд анх ажил эхэлж исэн. Тийм. Тэгээд эхлээл хууль тогтоомжтойгоо танилцаад нэг 14 хоногийн дараагаас эхлээл утсан дээр яг иргэдэд мэдээлэл өгж эхэлсэн. За нийгмийн даатгалын сангийн 5 сангийн хүрээнд 5 хууль тогтоомжийн хүрээнд иргэдэд мэдээлэл өгж байгаа. Тий. Ерөнхийдөө мэдээллийг бол хууль тогтоомжтойгоо бол нэг дийлэгц уншигч програмаараа дамжуулаад braille дисплеерээр дамжуулаад танилцаад за асуух тодруулах юмнуудаа бусад одоо удаан жил ажилласан хүмүүс ах эгч нарээсээ асуугаад тэгэл мэдээлэл өгч байгаа да. Хууль эрхлүүдэд танилцаад өөрөө та мэдээлэл өгдөг ажилтан болсон байх шүү дээ. Гэтэл та өөрөө тэр мэдээллийг авах тэр боломж нь юу нэр байсан бэ? За ерөөдөө бол бас л яригдах асуудал болоод л байгаа л да манай дээр ч гэсэн одоогийн байдлаар манай яг тэгэхээр манай нийгмийн даатгалын хууль тогтоомжууд бол засгийн газраас гарч байгаа тогтоомжууд хууль журам тогтоолууд бол байна. Legal info дээр хуулиуд байна. За эднэртэй бол танилцж болж байна. За тэгээд доошлоод үндэсний зөвлөлөөс гарч байгаа шийдвэрүүд, чиглэлүүд, за газрын даргын тушаалууд гээд ирэхээр л нэг бас ингээд хүртээмжгүй болоод эхэлсэн нөө PDF файлаар бидэрт байна л да. За тэг номоор бас байна. За тэгэнгүүт яг Word-ийн файлаараа ч юм уу яг зарим PDF файлууд бол ингээ хөрвүүлсэн ч гэсэн нэг үг үсэг маань ингээд алдаатай болоод нэг утга ингээд уншихад дэлгэц уншигчаар уншихад жоохон төвөгтэй болчдөг. Дэлгэц уншихад өөр програм байх юм. Тий. Компьютерийн дэлгэц уншдаг програм байдаг. Одоо текстийг л яриа болгоод уншиж байгаа байхгүй. Тэр програмыг уншихын тулд бас нэг тэр чинь бол яг Монгол кирилл үсгүүдийг ингээ латин гал дээр ингээ хөрвүүлээд оруулсан. Ингээ PDF-ийг ингээ конвертлээд Word руу хөрвүүллээ гэж бодоход тэрмээр ингээ алдаатай хөрвдөг ч юм уу. Тийм шалтгааны бол бас зарим нэг хууль тогтоомжуудтайгаа бас бүрэн дүүрэн танилцж чадахгүй байгаа. Яг өөр юм биеэрээ. Хүнээр бол асуух юмнуудаа асуучихна. Тий, тэгэхээр одоо жишээ нь яагаад би ингэж асуухсан бэ гэвэл яг одоо энэ хууль эрх зүйг олон нийтэд танилцуулж байгаа мөнх төр маань өөрөө тийм ээ харааны бэрхшээлтэй иргэн маань энэ хууль эрх зүй мэдээллийг авах боломжгүй байгаа энэ цаг үеэд эргээд харааны бэрхшээлтэй иргэдэд ер нь мэдээллийг яаж өгөх ёстой байт юм бол? Тий, энэ дээр бол мэдээлэл өртөмж гэдэг бол бидний хувьд яригдаг аюул том асуудал. Өөрөөр хэлбэл мэдээлэлтэй байж бид нар ингээд бусдад адил явна гэсэн үг шүү дээ. Тэгээд яг бид нар чинь харамсалтай нь өнөөдөр ямар байдлаар мэдээлэл авч байгаа нь нэг бол бариалаар, хоёрдугаарт нөгөө ярьдаг хэлбэрээр, за гуравдугаарт нь сүүлийн үед бид нар нөгөө компьютерийг ашигладаг болсон болохоор компьютерийн нөгөө ярьдаг дэлгэц бүхийг компьютер дээр бас нөгөө мэдээлэл авах боломж нь гарч ирж байна л да. Тэгэхээр тэнд байгаа дэлгэцийг ашиглаад компьютерээр мэдээлэл авахад яг тэр ярьдаг програм маань нөгөө дэмждэг одоо хүртээмжтэй тийм нөгөө форматууд байдаг. Өөрөөр хэлбэл сая манай мөнгөтрийн ярьдаг Word-л уншигдчихэж байгаа. PDF скандсан ч юм уу зурган файлууд бол яг тэр нөгөө програмтай манай хамтарч ажилддаг ч гэдэг юм уу те. Тэгэхээр яг энэ талаас нь ингээд хүртээмжтэйгээр тэр нөгөө одоо хэвлэмэл материалыг текстийнх нь бэлдэх шаардлага гарч байгаа. Гэтэл Монгол маань яг өнөөдөр тийм нөгөө хуультай ч ихсэн яг тэрийг хэрэгжүүлэх тал дээр хангалтгүй мэдлэг тий мэдлэг нэг ойлголт тий дутмаг агуулгаар програмыг одоо байлаа гэж утгад хаанаас санхүүжих вэ тэр програм жишээлбэл одоо энэ ашиглаж байгаа төвшнийг бол зөвхөн одоо харан хүчтэй холбооны сургалтын төвийн төвшөнд юм уу зөвхөн одоо хөдөлмөрч өөрсдөө сурахыг хүссэн хэсэг залуучуудын төвшөнд юм уу хэрэглэгдээд байгаа штэ. Гэтэл яг энэ компьютерийн дэлгэц унших програм тэр бариал дисплей энэ чинь
бүрэн бүх хараагүй хүмүүс хүссэн үедээ хүссэн газараа очиход энэ бүхэн хангагдсан байна уу? Энэ бүх програмаар хангагдсан уу? Дэд бүтц байна уу? Гэл ингээл яригдах юм бол үнэхээр энэ аюу дутагдaltaй асуудал. Тэгээ энэ бүгдийг шийдэх ёстой л байна л та. Юу нь бол ном тавхимлоод ингээл манай салбар дээр ингээл гарч байгаа л да шинээр. Тэгтэл одоо ингээл бордоор нэг хуваар нөгөө чиг хэдл нэг оюуны өмч дээр очиад гацчдаг ч юм уу. Тиймэрхүү асуудлууд. Яагаад тэгээд энэ нөгөө юу штэ. Одоо бид нар вебсайтын хүртээмжтэй болох тухай одоо нөгөө тийм стандартыг бий болгох гээд мэдээлэл зөө харилцаа холбооны газраас ажиллаж байгаа. Тэгхийн бол тэр стандарт нь гараад ирвэл бүх газрууд одоо төрийн болон олон нийтийн байгууллага вебсайт хийхдээ яг хүртээмжтэй байлгахын тулд энэ форматыг энэ зүйлийг ашиглах юм байна гэдэг маань тодорхой болно. Тэгэхээр одоо яг тэр стандарт маань хийгдэж байна. За дараагийн нэг асуудал жишээлх юм бол сая ярьж штэ нөгөө одоо тоног төхөөрөмжийн хэрэглээ мэн ямар байгаа гэхлээр ахиад нөгөө хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал болоо явчихаар энэ дэр мөрөнд цогцоор нь ингээд шийдэхгүй болохгүй. За гуравт нь оюуны өмч гэдэг. Уул нь Монгол улс нөгөө хараагүй иргэдэд хэвлэмэл бүтээлийг хүртээмжтэй олох гэд Марракешийн гэрээ гэж байдгийг. Дэлхийн оюуны өмчийн газраас гаргасан. Тэр гэрээнд бол 2015 онд нэгдсэн. Тэр гэрээ юу гэдгүү ихлээр бүх төрлийн хэвлэмэл бүтээлийг хараагүй хүмүүс зориулаад одоо хэвлэмэл бүтээл уншихад бэрхшээлтэй хүмүүс зориулаад хүртээмжтэй эвлэхэд оюуны өмч зохиогч ирэхээс зөвшөөрөл авахгүй гэсэн заалт байгаа байхгүй юу. Тэгсэн мөрөөсөө л одоо тэгэл нөгөө мэдээлэл авах гэхээр л оюуны өмч гэдэг юм яригадаад байгаа гэдэг чинь нөгөө мэдээлэл маань нэг мөр хүрээгүй те нөгөө хууль тогтоомж орсон гэрээ конвенцийн нэг мөр хэрэгжихгүй байгаа гэл нэг илэрлэл болоод байна л та хамсалтай. Ер нь бол одоо бэрхшээлтэй хүмүүс гэж одоо ярих нь бурууч гэж байгаа. Тэгэхээр үнэндээ бол бэрхшээлтэй хүн гэж ярих нь нэг талаасаа бодохоор буруу юм шиг байна. Гэхдээ одоо хууль тогтоомжид Монгол улсын хууль тогтоомжид хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах хууль гэж байж байгаа учраас тэрийг одоо бид нэр хуулийн нэрийн солихол хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол харааны бэрхшээлтэй чи ямар ч бэрхшээлтэй бай хүмүүс орчныхын бэрхшээлийг л одоо арилгах юм бол эдгээр чи яг биднэртэй адилхан бэрхшээлгүй хүн болж шүү дээ. Тэгэхээр яг саяны ярьж байгаа одоо тэр дизи ном тий энэ төр дээр бид нар бол одоо бас боловсролын яамнаас бол зөндөл олон жижигхэн одоо жижигэл гэж хэлэх байх та арга хэмжээнүүд авж байгаа. Жишээлх юм бол Австралийн засгийн газрын одоо тэтгэлгээр төв номын сан дээр номын төв байгаа шүү дээ. Маш их олон нэлийн одоо самтай тий нэлийн олон тооны самтай одоо тэр дизи ном энэ төр бүгд тийм номын сантаа басан байгаа. Бид нэр одоо боловсролын яам бас ердөөсөн тусгай одоо 6 сургууль байгаа учраас тэднэрийн одоо хөрөнгө мөнгө бол одоо байвал одоо тэднэрийг л хандуулж явах жишээтэй. Жишээлх юм бол одоо 116 дугаар сургууль дээр бид дээр одоо эднээс саналыг авсан Дэлхийн банкны шинжилгээний төслөөр бас тохирох хэрэглэгдэхүүн $60,000 төсөл хэрэгжих гэж байгаа. Тэгэхээр яг өөрсдөөс нь одоо саналыг авсан. Тэгээд өөрсдөөс нь баталгаажуулаад тэгээд одоо тендерийн шалгаруулалтанд орох гэж байгаа. Ерөнхийдөө бол нодон ч гэсэн бас тэр сургалтын одоо тохирох хэрэглэгдэхүүн ямар юм хэрэгтэй байна вэ? Тэрийг одоо бол авч өгье гэж бол тэр асуудал бол яамныхаа хэмжээнд бас жоохноор шийдэд л байгаа. Одоо нэг 100 саяын дотор тэр бол бас шийдэд байгаа. Яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургууль гэхгүй ерөнхий боловсролын 116 дугаар сургууль гэдэг энэ нэр томьёо ингээд өөрчлөгдсөн байна л да тийм ээ. Тэгэхээр яг энэ бүхнээс эхлээд бид нар хөгжлийн бэрхшээлтэй гэж хүүхдүүдэд энэ нийгмээс тусгаарлах биш нийгэм рүүгээ оруулах нийгэмшүүлэх тэр ажлыг ер нь хийх ёстой. Энэ ажил ер нь хэрхэн хийгдэж байна вэ? Яагаад тэд нар харааны бэрхшээлтэй гэж тусдаа байх ёстой? Яагаад тэд тийм ээ нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох тэр боломжоор бид нар хангаж өгөхгүй байгаа юм бэ гэдэг бол бас нэг асуудал байх гэж би бодож байна. Тэгээ энэ ерөөсөө орчны саадал байхгүй юм бол ер нь бол боломж гарах байх гэж бодож байна. Жишээлбэл харааны бэрхшээлтэй залуухан хүүхдүүд явж илээ гэж бодоход мөрөө хараад яг уу танил татна газараа явж илээ гэж бодоход нэг байгууллага руу ороход бариал тэмдэглэгээ хаяг байхгүй, хаалганы дугаар харахгүй, атуусны хаяг харахгүй, тийм ээ атуусаа олж сууж чадахгүй, тэгээ асуух хэрэгцээ гарна. Асуухаар хүмүүс мэдээж зөв зүгээр ингээд хүүхэд таяггүй тэг ингээд юм асуухаар хүн бол тэдэлэн одоо гайхан хариулахгүй гэх мэтэр ингээл энэ л бэрхшээл байна. Энэ л тусгаарлаад байгаа байхгүй. Тэрнээс бол энэ дээр заавал бодлого баримтлал зааж өгөөл чи тусгай хүн биш шүү. Одоо олонний дотор ороод л байдаг юм шүү гэдэг ах юм бол шаардлага байхгүй л тэр орчны саад тэр дэд бүтцийн стандарт гэж ямар юм байх нь үү те. Олон улсын хэмжээнд энэ бүхнийг нь шийдэх юм бол энэ бол хүүхдүүд нийгэм дундаалахмаар байна. Тийм дундаалах. Тэгээ энэ дээр юу шүү? Хүүхдүүд ч гэсэн тэгж бодож байгаа. Одоо боловсрал ярьж штэ яагаад нөгөө тусгай сургууль авах хэрэгтэй юм бэ гэх тээ. Тэр олон улсын жишг байна л да. Одоо хүний сонголтын асуудал яригадаад байна. Өөрөөр хэлэх юм бол энэ ярих нь хамран сурах гэдгийг зайлшгүй ярих шаардлага гарна. Өөрөөр хэлэх юм бол оршин амьдарч байгаа газартаа сургууль зурх ихээр сургуулийн багш нар хүлээж авах
нөгөө хандлага нь бэлэн байна уу? А тэр хүүхдэд бариал ном нь байна уу? Саяны яриад байгаа бариал дисциплин байна уу те? Тэр орчныг бүрдүүлжээч нөгөө хүүхдийг сургуульд аваачихгүй бол юу нь бэлдээгүй юм дээр та зүгээр сайхан сэтгэлтэй юм чи аваа гэх юм бол болохгүй байгаа даа. Манай дээр тийм ховдоос багш ирсэн байхгүй юу? Манай ангид 8 настай хараг хүүхдээ наа. Би бол сайхан сэтгэлээр авъя гэж бодож байна. За авчлаа. Тэгсэн чинь одоо яах вэ гэдэг. Бид бариал заагаад явуулсан чинь 6 сарын дараа за бариал сурчлаа 35 хэсгээ. Одоо яах вэ? Тэгээ нөгөө аймаг орон нутгатайгаа яриад ном момын дэмжиж инээ дэрэ гэсэн чинь мөнгө байхгүй. Одоо тэгээ би нүхтийг яах вэ? Надад сайхан сэтгэл байна. Тэгээ өөр би одоо энэ юм хийж чадахгүй гэж байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө цогцоор нь харж дэмжиж өгнө. Гэхдээ нэг олон хараагүй, нэг олон хөгжлийн бэрхшээлтэй хөлтөл байхгүй шүү дээ, тий. Нэг орчийг бүрдүүлээд өгчвөл уул нь гол төрлөөр явчих боломжтой. Харааны бэрхшээлтэй хүүхдүүд ч одоо нэг 1600 гаруй 1500 хэд орчмод байна гэж одоо гараад байгаа шүү. Тэгэхээр яг одоо зөвхөн харааны бэрхшээлтэй ч сонсголын бэрхшээлтэй байна, оюуны бэрхшээлтэй байна, хавсарсан бэрхшээлтэй янз бүрийн хүүхдүүд байна. Тэгэхээр тэр харааны бэрхшээлтэй сонсголын бэрхшээлтэй дээр бол яг хөдөө орон нутгад багшлах боловсон хүчин байхгүй. Тэр бариалын одоо цаас, тэр шивүүр, элдв янзын байх болохоор хэцүү байгаа. Тэгсэн ч гэсэн бид нэр угаасаа нөгөө нэгдсэн үндэсний байгууллагын одоо хүний эрхийн конвенцэд нэгдсэн Орсын улсын хувьд ердөөсөө бүх хүүхдийг дэг шамруулан сургах одоо журам одоо өнөө маргаашгүй батлагдах гэж байгаа. Юм бүхэнд мэдээж сааттай. Ямар ч байсан бид нэр энэ хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд одоо сургах ёстой гэдэг журмыг гаргачаад тэгээд мэдээж тэр одоо тулгарх энүүдээ даваад л гарахаас өөр арга байхгүй. Харааны бэрхшээлтэй хүүхдүүд дээр бол мэдээж одоо тохирох хэрэглэгдэхүүн, орчин ингээд угаасаа гадаа орчноос ахуулаад бүх юм саад бэрхшээлтэй байгаа ч гэсэн одоо бас тийм журам одоо гаргахад баг бэлэн болцсон байгаа. Тийм бодлогын төвшөнд яригдж байгаа гэдэг чинь тэгээд явандаа бол яг яамны зүйлстэй хэрэгжнэ л гэсэн үг бахал та. Тийм зөвөр юм хийж л байна. Хөрөнгө оруулалтууд бол байна. Үнэхээр манай сургуульд гэхэд чинь одоо технологи юу ойр зүрийн одоо хичээл сургалтын зардлаа шийдэх мөнгө гээл байна. За дээр нь одоо манай сургуулийн гадна басаад засварар гээл. За одоо мөн зам тээвэр хөгжлийн яамнаас хичээл сургуулийн орчин зөвхөн харааны бэрхшээлтэй сургууль биштэй хүүхдтэй сургууль биш тэр цаажилттай хүүхдүүд байна, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд байна. Тэгээд тэр орчныг нь ерөөсөн маш сайхан эерэг тэгээд тоглог зөв одоо аюулгүй болгоё гэд ингээд сайхан сэтгэлтэй хүмүүс зам тээвэр хөгжлийн яам хамтраад ингээд манай яам дэмжээ те ер нь бол хамтраад ингээд ажлууд бол сайхан ажлууд хийгдэж байна. Тийм гэхдээ энэ бүхэн маань тэгээд одоо хурдан хэрэгжээсэ тий. Дээр нь одоо ингээд сургуультай одоо ингээд хамруулчих гэхэлэр хамгийн нэгдүгürt одоо яамны зүгээс бид маш их дэмжлэг үзүүлж байгаа. Хамгийн нэгдүгürt яг тавих нэг асуудал гэхэлэр одоо манай сургууль бол 29 дугаар сургуулиас тусдаа гараад одоо нэг өргөтгөлийн байранд сургууль дотор байр хоёр нэг байшинд хичээлдэг. Тэгээ одоо нэг хамгийн шаардлагатай зүйл гэхэлэр олон хүүхдүүдэд хамруулахын тулд манад газар байна. Дотор байр бариад өгөөч. Дотор байр спорт зал за ийм юу бариад өгөөч гэдэг хүсэлтийг бол олон жил тавьж байгаа. Одоо энэ жилээс бол маш нааштай шийдэх болох гэж бодож байна. Шийдвэрт хариу ирчихсэн байгаа. Одоо манай сургууль бол дотор байр барих төсөвт бол эрэгтэй дотор байранд 30 хүүхэд манай сургуулийн нэг байр болцоотой. Эрэгтэй дотор байранд 30 хүүхэд авах болцоотой байхгүй. А дотор байр хэрвээ барьчвал энэ та 2 ч юм уу 3 ч юм уу дахин өсөх боломжтой. Манай сургууль ягаад энэ зүйлийг ягаад ярих болов гэхээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ганцхан сургууль байна. Монгол улсын хэмжээнд. Тэгээ энэ дотор байрны асуудал бол шийдэх. Жилийн жил ярьж юм аа. Тэгээ улсын төлөө боловсролын яам суулгах нөгөө их хурлаар хэлсэн шүү дээ. Тэр үдэл заримдаа гасан. Яавны байр суурь сонирхээ. Тэгээ яг ерөнхийдөө бол одоо энэ дотор байр энэ хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг би ч одоо боловсрол хариуцсан. Боловсролын асуудал хариуцсан. Тэгвэл ерөнхийдөө бол би 116 дугаар сургуулийн доороо дотор байртай нэг давхартай дотор байртай гэдгийг бүгдээ мэдж байгаа. Ерөнхийд өөр ч гэсэн одоо баг юугүй те байргууд чи 29-ийг нэг байр танаа сургуулийн байр болж байж байгаа шүү дээ. Одоо бид нэр энэ дотор байрны асуудлыг хэрвээ төсөвт суулгасан бол одоо барих ажил яралтай ихтгэх хамгийн гол нь одоо газрын асуудал дээр бас нэг жоохон тэрүүгээр нэг тийм асуудал байгаа тий. Тэр асуудал байгаа. Тэр асуудлыг гэхдээ саяхан хотын иргэдийн чөлөөтэй хурал шийдчих шиг болсон. Тийм шийдчих шиг болсон. Тийм болохоор одоо удахгүй дотор байртай болох байх. 1600 гаруй хүүхэд маань бүгд одоо 116 сурах хүүхэд биш л дээ. Энд чинь нөгөө нэг ингээд статистикийн төв газар мэдээ авах та. Жишээлбэл манай зарим газар ч зарим сургуулиуд төр ч одоо нүдний шил зүдэг л харааны бэрхшээлтэй гэж тоонд нь оруулсан байх жишээтэй. Тэгэхээр мэдээж одоо бид нар дэг шамруулах журам батлах гэж байгаа ч гэсэн
одоо яг харааны бэрхшээлтэй үнэхээр бүр 0 хараатай тийм хүүхэд бол одоо үнэхээр 116-д ирж сурахаас өөр арга байхгүй ш. Яагаад гэвэл тэр хөдөө орон нутгийн хэрвээ эсвэл ховдод байвал тэр хүүхдэд бариалын одоо ном нь байхгүй, бариалд үсгээр сурах тохирох хэрэглэгдэхгүй байхгүй, сурахгүй отор ирэхээс өөр арга байхгүй. Тэгээ манай сургууль холбоо байна. Тийм болохоор дотор байрны асуудлыг нааштай шийдэх байх. Ер нь бол одоо яам бол хөгжлийн бэрхшээлтэй одоо тэр тусаа хэрэгсэл шаардлагатай хүүхдэд ердөөсөө хөрөнгө мөнгө хайрлахгүй гэж байна ш. Шалгалтын сайд бол тэгээд гэрдэл дээр бол анхаарч байгаа. Шалгалтын сайд бол үнэхээр одоо сайн анхаарч байгаа. Тэгээд одоо хэрвээ төгслөө шалгалтын материалыг бариалаар бэлдэх гэдэг одоо ингээд журам гарцсан байгаа тийм бэлдээд бариалаар авч байгаа. Чиний үед бол байгаагүй. Одоо бол тийм болсон. Одоо бол бас ерөнхийдөө нийгмийн хандлага бол их өөр болсон шүү дээ. Өгч байгаа. Тэгээ сая хавар манай хүүхдүүд бас ерөнхий шалгалт өгсөн. Ер нь дээдлэн 700 гаруй оноо авсан. Монгол хэл өчгдөрөө зарим хүүхд 800 оноо авсан хүүхд би түүх нийгмийн ухаан ер нь гадаад хэл энтрээр бол төлхөө өгдөг. Явуулсан хойд ингээд жид хүн 15 он бэлдээд 10 жил бэлтчихэд бол одоо бас багшийн асуудал шийдэгдэх байхаа гэж бодож байгаа. Боловсролын яам бол 5 жилээр одоо аялдаа төлөвлөж харсан. Одоо бол нэг яг 10,900 гаруй хүүхэд төгслийн бэрхшээлтэй хүүхэд байна гэж байгаа байхгүй. Энэ маань ердөөсөө Монгол улсын нийт хүүхдүүдийн 1 орчим хувь байгаа. Ердөөсөө 2003 оноос 22 он хүртэл ингээд тооцоод үзэхэд одоо 18-аас 22 он хүртэл тооцоод 5 жилийн прогноз гаргахад бол хүн ам өсгийн хэрээр бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд маань яг өсөх хандлагатай байгаа. Яагаад гэвэл бүх хүүхдийн тоон дотор дандаа л 1 орчим хувь байгаа. Хамгийн дээд нь 106% байгаа байхгүй юу? Тусгай хэсэд тийм болохоор багш бэлтгэх асуудал бол маш их тулгамдж байна гэж тэр тусмаа харааны бэрхшээлтэй хүүхдэд ажиллах багш бэлтгэх бид нар цаг ерөнхийдөө өндөрлж байна. Чухал байгаа. Тэгээ эдгээр бас ярилцлагаа төгсгөл бас тодорхой хэмжээнд хэлий гэсэн үгнүүдээ бас хэлий гэж бодож байна. Өөрөөр хэлэх юм бол үнэхээр тэр багш боловсон үйлчлэгийг бэлтгэх асуудал дээр юун дээр илүү анхаарах хэрэгтэй нэгдээсээ танаас эхлээд явах байдаг. Боловсролын яамны одоо бидний баримталж байгаа шиг шугам бол түрүү хэлсэнтэй бүх хүүхдийг ердийн одоо үеийнхийнх нь найз нөхдөдтэй хам сургах одоо тийм бодлого барьж байгаа. За яг харааны бэрхшээлтэй хүүхдтэр бол мэдээж маш их одоо тохирох хэрэглэгдэхүүн шаардсан бэрхшээл шүү дээ энэ чинь. Ийм учраас энэ дээр бол мэдээж зөндөн одоо асуудал гарна. Тэгсэн чинь бид нар бол хамгийн эхлээд ямар ч байсан ерөнхий боловсролын сургуульд жишээлбэл нэг тийм хүүхдтэй ажилдаг багш байх юм бол тэр сургуульд чинь тэр хүүхд чинь тэндээ хамрагдаж чадна шүү дээ. Тийм болохоор нэг номерт тэр одоо диплопедагог харааны бэрхшээлтэй хүүхдэд ажиллах багш бэлтгэх ажилаа хамгийн түрүүнд урдаа тавьж одоо ажиллаж байгаа. За саран төгсгөш үед. Тэгээ яг энэ бодлого хэрэгжилттэй холбоотойгоор зүгээр миний л бодлоо доо харааны бэрхшээлтэй хүүхдэд ажиллаж байгаа багш нар ч байна, сонсголын бэрхшээлтэй бүх бэрхшээлтэй хүүхдэд ажиллаж байгаа энэ сургуульд маань нөөц бас байгаа штэ. Маш олон жил ажилласан багш нар байна. Тэгээ эднэрийг бас сургагч баш болгоод ч гэдэг юм уу те эднэрийнхээ үгийг сонсоод эднэрийнхээ ажлыг үнэлгээжүүлээд мэрэгшүүлээд те ингээд бас ажиллаж болох юм нэгдүгээр хоёрдугаарт ер нь бол нэг багш нар боловсон үрчин бол үнэхээр шаардлагатай байна. Одоо жишээлбэл манай сургуулагч нь сая энэ жил харааны бэрхшээлтэй хүүхдүүд 3 дахин өмнөх жилүүдээс 3 дахин их тоогоор хүүхд элсэж орсон байхад манайх бол одоо барайл бичиг мэддэг багш нар зөөдөөд шин дандаа залуу багш нар маш их орсон. За ингээл ер нөгөө дайныхаа талбарт зэвсгээ явна гэдэг шиг л бид нар бие биендээ барайл үсгээ заагаал эргээл нөгөө хүүхдүүдтэй заагаал бид нар одоо ийм байдлаар л одоо ажиллаа явуулж байна. Тэгтээ бол сургуульд бол хэвийн үйл ажиллагаатай сайхан явагдаж байгаа. Манай хүүхдүүд бэлтгэл бүлгээ хан 80 цагийг судлаад одоо үсгээ цэгээ нүдлээд ингээ явж байгаа жишээтэй ажил бол сайхан хэвийн явж байна. А гэхдээ энэ жил ер нь бол зүгээр цааш дэлгэд харааны бэрхшээл дээр давхар одоо хөл тулгуур эртний бэрхшээлтэй ч байдаг юм уу саажилттай оюуны бэрхшээлтэй хэл ярианы бэрхшээлтэй давхар харааны бэрхшээлтэй ийм давхар бэрхшээлтэй хүмүүс маш их орж иж байгаа юм байна. Ер нь бол жилээс жилд ийм болж байна. Тэгэхээр ер нь мэрэгчлээ боловсон хүчнийг л маш чанартай сайн бэлтгэх ёстой болов уу гэдэг дээр л тийм. Ер нь бол Багданд бол сургуулийн хуулинд бол угаасаа одоо тусгай сургуулиуд дахиж байгуулахгүй гэж одоо яамны бодлогонд байгаа ч гэсэн Багданд бол сургуулийн хуулинд одоо байгаа сургуулиуд маань бүх сургуулиудаа зөвлөгөө өгдөг, арга зүйн зөвлөгөө өгдөг төв сургууль байна гэдээ одоо заалт өгн хуулинд байгаа шүү дээ. Одоо нэгсэн лаборатори сургууль те. За мөнх төрийн үед үнэхээр одоо хөгжлийн бэрхшээлтэй харааны бэрхшээлтэй гэдэг ажлын байр бол болддог юм байна. Бүр төрийн албанд хүртэл ажиллаж байгаа бас сайн жишээ гэж харж байгаа. Тэгээд ер нь бол бас одоо манай холбоонд л бүртгэлтэй 9000 гаруй хүн байгаад байна гэж энэ цаана бас бүртгэгдээгүй хүмүүс бас байна гэж би тэр хүмүүсийг бол гэртээ суугаал байгаа хүмүүс гэж үзэж байна л да. Тэгэхээр одоо нийт одоо дэлгэц үзэж байгаа
харааны бэрхшээлтэй хүмүүс за тэдний ойр дотны хамаатан садан байх юм бол за энэ хүмүүс ингээд сурч боловсрч болдсон байх шүү. Гараад ажлын байран дээр одоо хангагдаж болдсон байх. Нийгэм хүлээгээд аваад эхэлсэн байна. Гэртээ байгаад байлгүйгээр одоо энэ нийгэм донд оролцооч ээ. Та бүхний одоо ирээдүйд одоо гэрэлтэй харагдаж байна. Нэг үе бодвол манай нийгмийн хандлага бол шал ондоо олцсон байгаа байхгүй юу? Ер нь л өөр болж эхэлж байна. Намайг л баг байхад гэдэг шиг тий. Одоо бол харьцангуй сайн болж байна. Хандлага бол их өөрчлөлт. Тэгэхээр гэртээ суугаад байлгүй тэр хүүхдүүдийг гэрт нь хориод байлгүй эцэг эхчүүд нь тий. Тэр хүүхдүүд бас гэртээ хоригдоод байлгүй ингээд нийгэмдээ гарч ирээд нийгэмд оролцсон одоо идэвхтэй байгаарай. Нийгэмд идэвхтэй байх хэрэгтэй. Ямар ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс Сургуульд ч гэсэн оройтож ихсэж байна. Гэртээ байж байгаад тэгээд бас өдөрсөн ихсэж байна. Тийм, энэ дээр нэг зүйлийг хэлэх гэсэн. Хөгжлийн бэрхшээл гэдэг дотор бол нэг өөр өөрийн онцлогтой хүмүүс байдаг. Тэгэхээр яг энэ хүмүүст зориулсан үйл ажиллагаа хийе гэвэл энэ ангилалд хамаарж байгаа бүхний дуу хоолойг сонсдог байгаасаа гэж нэгдүгээр бодож байна. Хараагүй хүмүүс бид нар бол яг хараагүй тал дээр мэрэгжилтэнгүүд тэгээд ч өнөөдөр Монголын харагчдын үндэсний холбоо магадгүй манай сургууль дээр яг энэ талын мэрэгжилтэн өөрсдөө асуудлыг мэддэг олон хүмүүс байгаа. Тэгэхээр биднийг ашиглаад юу хийх гэж байгаа бүх болгондоо бидний дуу хоолойг сонсоод ийм одоо хамтын ажиллагааг өрнүүлэх юм бол бид нар энэ орчныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгоход нэг том асуудал бишээ гэж бодоод байгаа. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ гаргаараа барилцаад яваа. Тэгээ төгсгөлд нэг юм хэлмээр нь энэ нөгөө энэ жил Монголын харагчдын үндэсний холбоо үүсгэн байгуулсан 40 жилийн явуулж байгаа. Тэгэхээр энэ бас хүрээнд бид нар олон зүйлийг хийж ин цаашдаа ч гэсэн маш их зүйлийг хийхээр хараагчдын холбоо ажиллаж байгаа. За энэ дэлгэцийг үзэж байгаа харааны бэрхшээлтэй иргэд сая манай мөнгөтрийн хэлсэн шиг холбоон дээр хурж ирээ. Маш олон боломж байгаа шүү. Хэдүүлээ хамтаа нийгмээ сайн сайхан болгоё гэж хэлхийг хүсэж байна. За халин агш шүү. За миний хувьд бас нэг зүйлийг хэлчихье гэж бодож байна. За яамны зүгээс одоо ингээд бакалаврын зэрэгтэй 4 жилээр одоо хэлнийхээ бэлтгэлтэй ингээд нийтдээ 5 жилээр ч юм хүүхдүүд сургаад төгсгөөд одоо ингээд мэрэгжлийн боловсон хүчин бэлтгэнэ гэж. За энэ бол бас сайн зүйл. За тэрэн дээр хэлэх санал гэвэл одоо энэ сургуульд ажиллаж байгаа туршлагатай багш нар их байна. 10 жил 20 жил ажилласан байгаа багш нар. За энэ багш нарыг одоо хугацаа хойчхын үднэс ч гэдэг юм уу 1 жилийн сургалтанд ч гэдэг юм 2 жилийн сургалтанд ч гэдэг юм одоо сарын төгс оршин хэлгээр давхар оюуны бэрхшээлтэй хүүхдүүд орж ирж байна. За та бүхэн ингэ бодоод үзтээ оюун ухааны бэрхшээлтэй хүүхд тэр хүүхэд тэгээд угаасаа төрөлхийн хараагүй. За энэ хүүхдэд боловсрол олгоно гэдэг бидний хувьд асар хүнд хөдөлмөр. За ийм учраас бид нарт одоо бас мэрэгжлийг заашгүй дээшлүүлэх оюуны бэрхшээлтэй хүүхд яаж ажиллах вэ? Харааны бэрхшээлтэй хүүхд яаж ажиллах вэ? Магадгүй тэр хүүхд давхар тулгуур эрхтний бэрхшээлтэй байгаа тийм. За энэ бүх зүйлтэй ингээд ажиллаад хүүхдтэй ахиц гараад тэр хүүхдийг одоо ингээд хөл нийлээд алхахад боломж болцоо олохын тулд одоо ажиллаж байгаа туршлагатай багш нарыгаа бас мэрэгжлийн дэвшлүүлж өгөөч гэдэг зүйлийг Бид нар бол бас багшийн дээдийн хажууд 1 жилийн анги гэж байгаа шүү дээ. Хөрвөх анги гэж тий. Тэрүүгээр бол одоо 90 гаруй хүн төгссөн байгаа. Энэ жил ч гэсэн бас тэр 1 жилийн ангид сурж байгаа. Тэр байтугай нодны одоо өнгөрсөн хичээлийн жил тэр 1 жилийн ангид сурж байгаа багш яг одоо тусгай сургуульд ажиллаж байгаа багш мэргэжлэр ажиллаж байгаа хэрнээ 1 жилийн ангид сурж байгаа хүмүүс яам сургалтын төлбөрөөс хүртэл одоо хөнгөссөн 50% хөнгөссөн байгаа шүү дээ. Тэгэхээр багш нарт бас сурах болж байгаа. Ажил дахиад суралцсан гэсэн багш нар хэр вэ? Ер нь бүхэл хүмүүс сурлах юу бодолтой байгаа байлгүй. Жишээ нь одоо би багшийн дээдэг төгсөөд одоо энэ жил 97 он төгсөн хэрэг одоо 20 жил болох гэж байна тийм. Тэгэхээр надад одоо бас орчинтойгоо бас хөл нийлүүлээд ахлахад зайшгүй бас юм үзмээр байна, мэдмээр байна, судалмаар байна. Монгол улсынхаа хэмжээнд ч биш. Ер нь гадаад орчинд ямар байдгийг одоо ингээ хүүхдийг бас төгс сураад боловсруулад мэдлэгтэй боловсралтай болгоод байгаа улс орнууд байна тий. Одоо тэнцээс ч гэсэн туршлага судалж тийм одоо. Тийм л хүсэлтэй байна да. Ер нь бол эцэст нь манайх тусгай хэрэгцээд боловсруулалтын хууль ер нь батлагдах байхад яригдж байгаа тийм л. Тэр асуудал ер нь яасан бэ? Хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсролын хуулитай олё гэж бид нар санал тавьдаг юм. Яг тэгвэл яг ийм хуультай Америк ч гэдэг юм уу Тайланд, Солонгос гэдэг багш бид нар ийм хуультай олё гэдэг хүсэлтэй тавиалга. Тэгээд нөгөө халаас илгээ явдаг болохоор нэг сайд нь дэмжиж нөгөө сайд нь байж гэл тэгэл яваад байгаа. Ер нь хуультай орчин ултар технологи орчин бидний орчин одоо харааны бэрхшээлтэй багш ажиллахад хүртэл бас ер нь тэдэлэн тийм амар биш вэ штэ. Яг үнийг хэлэхэд технологи одоо тэр ярддаг програм, дэлгэц уншигч програм бүх юм нь л бас биднэрт байж ижил бид нар өөрсдөө
мэдлэг бүх юм чанартай байж ижил хүүхдтэй тэр мөртэй чанартай сургалтаа явуулмаар штэ тий. За баярлалаа. За баярлалаа. Өнөөдөр дэлхийн цагаан таягтны өдөр болж байгаа. Энэ өдөрт зориулаад бид нар бас одоо цагаан таягтнуудынхаа үгийг сонсъё. За тэнд өнөөдөр юу хэрэгтэй байгаа юм? Магадгүй энэ нийгэм эдгээр хүмүүсийг тусгаарлах биш нийгэмд оруулах хэрэгтэй гэдэг үүднээс студид зочид авчирж ярилцсан байгаа. За миний баруун гарталд ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн бие тамирын багш Халиуна. За хараагүйчдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Гэрэл, нийгмийн даатгалын ерөнхий газрын колл центрийн ажилтан Мөнхтөр. За ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн түүх нийгмийн багш Саран Төгс. За мөн боловсрол соёл шинж ухаан спортын яамны мэрэгчлэн Гэрэл Туяа нар ажиллаа. Та бүхэндээ баярлалаа. Үнэхээр нийгэм гэдэг бол хамтдаа л хөл нийлүүлж урагшлахыг хэлнэ. Тийм учраас харааны бэрхшээлтэй гэдэг юм уу, хөгжлийн бэрхшээлтэй гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар бид хэн нэгнийг нийгмийн гадна орох ёсгүй учраас энэ нийгэм ч гэсэн энэ хүмүүсийг сонсох ёстой, хамтдаа хөтөлцөд урагшаах ёстой гэж бодож байна. Та бүхэндээ баярлалаа. За анхаарч үзүүлж та бүхэндээ баярлалаа.